байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв гэрлийн хугарал. Дараах зургийг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг бүгдээрээ нөхцгөөе. Дараах зурган дээр усаар дүүргэсэн шилэн аяган дотор модон савааг хийсэн байна. Ингэх үед модон саваанд юу ажиглагдаж байна вэ хүүхдүүдээ? Харандааны үзүүр хэсгэнд яасан зүйл ажиглагдаж байна? Харин баллууртай хэсэг нь хаана байгаа юм шиг ажиглагдаж байна? Мэдээж харандааны үзүүр хэсэг нь усанд, баллууртай хэсэг нь агаарт байгааг бид харж байна. Тэгвэл харандаа, агаар ямар хоёр өөр орчинд байгаа гэсэн үг үү? Мэдээж харандаа, ус, агаар гэсэн хоёр өөр орчинд байна гэсэн. Тэгвэл харандаа дунд хэсгээрээ яасан байгаа юм шиг харагдаж байна хүүхдүүдээ? Хугарсан байгаа юм шиг харагдаж байна. Тэгвэл бид өнөөдөр гэрлийн хугарлын талаар судлах. Гэрлийн хугарал гэж яг юу вэ? Гэрлийн цацраг хоёр тунгалаг орчны зааг дээр чиглэлээ өөрчлөн тархах үзэгдлийг бид гэрлийн хугарал гэж нэрлэдэг. Бид өмнөх хичээлдээр гэрлийн ойлтын талаар ярилцсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр хоёр тунгалаг орчны зааг дээр чиглэлээ өөрчлөн тархаж байгаа үзэгдлийг нь судлах нэ. Гэрэл нэвтэрч буй орчноос хамаарат хугарлын өнцгөн тусгалын өнцгөөс их эсвэл бага байдаг. Үүнийг бид дүрсэлбэл дараах зурган дээрээс харж болно. За хоёр орчны зааг буюу агаар болон шил хоёрын хоорондох заагийг харуулж байна. За хоёр орчны заагтай перпендикуляраар оршиж байгаа босоо шулууныг бид нормал шулуун гэж нэрлэдэг. Нормал шулуунаас тусан цэцрэг хоёрын хоорондох өнцгийг бид тусгалын өнцөг гэж нэрлээд тэгвэл нормал шулуунаас хугарсан цэцрэг хоёрын хоорондох өнцгийг бид хугарлын өнцөг гэж нэрлэдэг. За тэгвэл бүгдээрээ гэрлийн хугарлын зөв тогтолцоог судалцгаая. Ингэх үед бидэнд гэрэл үүсгэгч, өнцөг хэмжигч, тойл харандаа хэрэг болох нэ. Багш нь харин туршилтыг PET програм ашиглаад гүйцэтгэх болно. Дэлгэцэн дээр өнцөг хэмжигч лазер үүсгүүр харагдаж байна. За мөн агаар болон шил гэсэн хоёр орчны зааг дээр гэрлийн цэцрэг нэвтэрч байгааг бид харуулж байна. Ингэх үед багш нь лазераар гэрлийн цэцэргийг 30 градусын өнцгөр тусгахад түүний хугарлын өнцөг нь 19.5 градус байгааг харж байна. Харин түүний ойлтын өнцөг нь мөн адил 30 градус байсан. Тэгвэл багш нь өнцгийг нь 40 градус болгоод өөрчлөе. Тусгалын өнцгийг нь 40 градус болгох үед түүний хугарлын өнцөг нь 25.4 градус болж байна. Харин ойлтын өнцөг нь 40 градус болж байна. Өөрөөр хэлбэл тусан цэцрэгээс нормал шулуун хоёрын хоорондох өнцгийг бид тусгалын өнцөг гэж нэрлээд тэрийг 40 градус байгааг харж байна. Нормал шулуунаас ойлтын цэцрэг хүртэлх хоёрын хоорондох өнцгийг ойсон өнцөг гээд түүнийгээ 40 градус гэж бас тэмдэглэж өгсөн байна. Харин хугарлын өнцөг маань 25.4 градус байна. Одоо бүгдээрээ хоёр орчныг нь сольж үзье. За энэ чи агаараас шил рүү нэвтэрч байсан бол одоо бүгдээрээ түүнийг нь агаар шилнээс агаар руу нэвтрүүлж үзье. За ингэх үед юу болж байна? Лазераар туссан гэрлийн цэцрэг хоёр орчны заг дээр нэвтрэхдээ түрүүн нормал шулуун руугаа ойрхон хугарч байсан. Одоо харин нормал шулуун руугаа холдож хугарч байна. Энэ нь юутай хамааралтай вэ гэхээр нэгтэршил багтай орчноос нэгтэршил ихтэй орчин руу гэрлийн цэцрэг нэвтрэхдээ нормал шулуун руугаа ойртож хугардаг. Харин нэгтэршил ихтэй орчноос нэгтэршил багтай орчин руу гэрлийн цэцрэг нэвтрэхдээ нормал шулуунаасаа холдож хугардаг байна. Хугарлын цэцрэг маань 35.3 градус болж байна. Гэрлийн хугарлын зөв тогтолцоог судлах саяны туршилтнаасаа бүгдээрээ дүгнэлт хийх юм бол тусгалын өнцөг нь 30 градус, 40 градус, 60 градус байх үед бүгдээрээ хугарлын өнцгийг нь хэмжиж авсан. 30 градус байх үед түүний хугарлын өнцөг нь 19.5 градус, 40 градус байх үед 25.4 градус, 60 градус байх үед 35.3 градусаар хугарч байсан. Дараах хоёр зургийг сайтар ажиглан ямар ялгаа байгааг ярилцъя. Багш нь сая туршилтаараа үзүүлсэн агаараас шил рүү гэрлийн цэцрэг нэвтрэхэд ямар байсан, за мөн шилнээс агаар руу гэрлийн цэцрэг нэвтрэхэд ямар байсныг ажигласан.
Тэгэхээр агаараас шил рүү нэвтэрч байгаа гэрлийн цэцэргийг ажиглавал нэгтршил багатай орчноос нэгтршил ихтэй орчин руу гэрлийн цэцэрэг нэвтрэхдээ түүний тусгалын өнцгөөс хугарлын өнцөг нь бага байдаг. Өөрөөр хэлбэл хугарч орсон гэрлийн цэцэрэг нормал шулуун руугаа ойртож хугардаг. Харин нэгтршил ихтэй орчноос нэгтршил багатай орчин руу гэрлийн цэцэрэг нэвтрэхэд түүний тусгалын өнцөг нь хугарлын өнцгөөсөө бага байдаг. Өөрөөр хэлбэл хугарлын өнцөг нь их байдаг гэсэн үг. Тэгвэл усны гадраг руу тодорхой өнцгөөр тусгасан гэрэл агаар руу нэвтрэхгүйгээр толинд ойж байгаатай адил усны гадаргаасаа буцаж явах үзэгдэл явагддаг. Энэ үзэгдлийг бид юу гэж нэрлэдэг вэ гэхээр дотоод бүрэн ойлт гэж нэрлэдэг. Дотоод бүрэн ойлтын жишээ ярих юм бол зэрэглээ үүсэх их мэдчлэн үзэгдлүүд дотоод бүрэн ойлтоор тайлбарлагддаг байх нэ. Гэрэл зарим биетийг нэвтрэн гарч байхад зарим биетийг нэвтрэн гарч чадахгүй байна. Энэ нь юутай холбоотой юм болоо? Гэрэл нэвтрэн гарч байгаа биетийг бид нэр тунгалаг биет гэж нэрлэдэг. Тунгалаг биет гэрэл тусгаад гэрлийн ихэнх хэсэг нь нэвтэрч багахан хэсэг нь буцаж байдаг байна. Тунгалаг биш бие гэрлийг ойлгодог, шингээдэг. Тунгалаг бие гэрлийг нэвтрүүлдэг байна. Зургийг ажиглаад дараах асуултанд бүгдээрээ хариулцгаая. Эхнийх дээр 1 ба 2 дугаар дугаартай загсны аль нь бодит загс вэ? Шувуу өөрт харагдаж буй загсны алийг нь барих боломжтой вэ? За энэ асуултанд хариулаарай хүүхдүүдээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.